Хай хацаалмын уянга байна. Өндөр та бүхэндээ Bioluminescence имижийн хэрхэн зураг авдаг талаар тайлбарлая. Би нөгөө хулганы тархинд хүний хавдрыг суулгадаг штэ. Тэгээ тэрийг гаднаас нь хараад ургасж гин үү яаж нэгэ мэдгүй штэ. Тэрийг ингээ Bioluminescence имижийг аваад хяндаг байхгүй юу. Тэгээд энэний талаар жоохон бяцхан тайлбар хий. Бүгдээрээ гэрэл цох гэдэг амьтныг мэдэх баг. Тэгээ эрдэмтэд энэ гэрэлт цох яаж ингэж гэрэл гаргаад байна гэж судалсан юм байна л да. Тэгсэн чинь энэ амьт нь өөрөө биедээ люциферин гэдэг уураг ялгаруулт юм байна. Тэгээ тэр нь амьд биеийн дотор л явагддаг биохимийн урал болох ATP хүчил төрөгчийн оролцоотойгоор люцифериз гэдэг ферментийн тусламжтайгаар гэрэл гарах урал явагдаад идэм байна гэдгийг гоош тогтоосон байгаа. Тэгвэл энийг шинжлэх ухаанд өөр нь яаж ашиглах вэ гэд эрдэмтэд бодоод тэгвэл хэдүүлээ энэ cell line буюу туршилтын эсэндээ энэ люциферизийн ДНХ генийн инженерчлэлийн тусламжтайгаар суулгаад өгөхөд болох юм байна штэ. Тэгсэн байгаа. Тэгээд миний одоо энэ хулган тарьсан эс маань энэ люциферизтэй эс баггүй юу. Тэгээд өөрөөсөө люцифериз фермент байнг ингээд үйлдвэрлэж идэг эс гэсэн үг. Тэгээд хулгандаа хэрвээ би люциферинийг тариад өгчих юм бол гэрэл ялгаруулна. Тэрийн тусгай юм CCD камерагийн тусламжтайгаар гэрлийн фотонуудыг бүртгээд тэгээд электрон болгож цахилгаан болгож хувиргаад тэгээд ингээд хулганы тархинд миний ургаж ийн гэдэг ингээд хяндаг байх нэ. Тэгээд амар сонирхолтой гоос тий. Гэрэлт цохын гэрэлтийн амьд бие гэрэлтэх механизмыг ашиглаад шинжлэх ухаанд ингээд ашиглаж байгаа нь. За тэгээд энэ компьютер дээр болохоор living image гэдэг юм програм ашигладаг байхын тэгээд нүдэндээ ингээд өнгийн хавдар ургасан байна гэдгийг ингэж харуулдаг юм програм байна. За энэ машин маань болохоор Bioluminescence машин маань болохоор ингэж харагддаг. Доороо энэ хар хийтийн пайдтай тэгээ хулгануудын таславч тэгээ nose cone байна. Энэ хамарт нь ингэж унтуулдаг газ өгчрөөс nose cone тэр дээр нөгөө гэрэл мэдэрдэг камер маань харагдчих байна. За тэгээд гаднаасаа машин маань нэг иймэрхүү хэмжээтэй харагддаг бахан. Энэ цагаан төхөөрөмж болохоор хулганыхаа унтуулгын газ болон хүчил төрөгчийг хэмждэг. Энэ дээр эргүүлээд байгаа канистр болохоор юу вэ? Charcoal буюу ингээд waste gas одоо ингээд хаягдал газыг соруулж авдаг юм зориулттай канистр байна. За энд болохоор люциферин харагдаж байна. Хулганы биеинд бол люциферин байхгүй шүү дээ. Гэрэлт цохын биеинд байсан. Тэгэхээр хулганы биеинд байхгүй учраас гаднаас нь тарьж өгнө гэсэн үг. Гаднаас нь хэвлийн хүндийг тариад тэгээд миний тархинд нь сулгацсан байгаа эсвүүд гэрэл ялгаруулна гэсэн үг шүү дээ. За энэ өөрөө ингээд маш шуугантай байхгүй юу? Тэр цааталт нь одоо харагдчихин цагаан юм агаар сурулдаг ийм зөндөө аппаратууд байдаг. Маш шуугантай учраас би одоо ингээд voice over хийгээд тайлбарлахаас аргагүй байгаа. За одоо болохоор хулгануудынхаа биеийн жингээ хэмждэг жингийн тухайгаа бэлдэж чинь. Тэгээд ийм өндөр хулган маань өсөрч гарч цухталахгүй өндөр савн дотор хийж биеийн жингийг хэмждэг. Тэгээд хулгандаа одоо люциферинээ тарьж бэлдэх хэрэгтэй. Тэгээд нэг кейжинд ер нь бол нэг дээдлэн 5 хулган байдаг. Саяны аппаратор болохоор бас дээдлэн 5 хулганы зургийг нэг дор авч болно. Тийм болохоор люциферинээ 5 хулганд за нэг кейжинд хэдэн хулган байгаагаас шалтгаална л да. За USB-г мартваа гэж сануулж байна. USB-г мартчих юм бол тэгээд дээшээ гүүх хэрэг гарна. Энэ өрөө маань ариун өрөө байхгүй юу. Тэгэхээр ингээд нэг удаагийн малгай маск халаад ариун ханцовч бэйли улавч өмсөх хэрэгтэй болдог. Тэгээ би 2-3 удаа
USB-г мартчихсэн. Тэгээд энэ бүгдийг тайлаад дээшээ лаб руугаа явж USB-г авчраад дахиад эдрийгээ шинээр өмсөж орж ирэх хэрэг гардаг байхгүй. Тэгээд энэ bioluminescence imaging өрөө маань ингээд цагаар ингэж мөнгө төлж ашигладаг байгаа. Нэг цагийн $100 илүү дээ. Тэгэхээр ингээ waste of time болно гэсэн үг. Тэгэхээр сайн бэлтгэлтэй ирэх хэрэгтэй. Тэгээд энэ яагаад ингэж ариун хувц өмсдөг юм бэ гэх юм бол энэ хулгунууд маань дархлааны эсгүй хулгунууд байгаа. T lymphocyte, B lymphocyte, natural killers байхгүй. Тэгэхээр маш ариун нөхцөлд байлгах хэрэгтэй. Тэгээд хэрвээ дархлааны эстэй хон бол нөгөө миний суулгасан эсүүдийг нь яач штэ. Дархлааны эсүүд нь бариад устгаа ичэн штэ. Тэгэхээр юм immunodeficient буюу дархлааны хомсдолтой хулгайг ашигладаг байна. За тэгээд энэ бичлэгэн дээр IP injection буюу хэвлэлийн үндэд тарилга хийх талаар нэг тодорхой нарийн сайн харагдахгүй магадгүй. Хэрвээ хэвлэлийн үндэд тарилга яаж хийх вэ гэдгийг мэдгүй хам бол манай хацаа илэмгийн YouTube сууган дотор бас тайлбарласан видео байгаа, тодорхой харуулсан видео, тэрийг үзээрэй. За энэ кейшнд болохоор 4 холгон байгаа. Тэгээд 4 холгонд бүгдэнд нь люциферийн тарж бэлдээд тэгээд тарингуудаа шууд зургийг авахгүй бас нөгөө юу яах хэрэгтэй. Биохимийн урал явагдах хугацаа олгох хэрэгтэй. За тэгээд шипризэ мэдээж хурц үзүүртээ хог хаягдал хайдаг, тусгай савнд хаях хэрэгтэй гэдгийг харуулж байна. За тэгээд тарсныхаа дараа 5 минут хүлээх хэрэгтэй. Нөгөө биохимийн урал явагдахыг хүлээн штэ. За тэгээд энэ хоорондоо хулгунуудынхаа жинг үзэж болно мөн файл ингээд зургийг аваад ямар нэрээр хадгалах вэ гэд шинэ фолдер нэгэд файла үүсгэж болно. Энд ингээд хулгунуудын жингээ хяндаг хүснэгтэй шийтээ үзүүлж байна. Би өөр ингээд өдөр болгон хийж байгаа юм дор нь тэмдэглээл бүртгээл хулганы жин болон зургийг авсныхаа дараа хавдар харагдсан уу, метастаз харагдсан уу гэдгийг ингээд бүртгээ явчихдаг. Тэгэхгүй тэгээд юм уу дор нь бүртгээ явахгүй бол угаасаа мартна. Өдөрт янз бүрийн олон юм хийдэг болохоор. За энэ өнгөнгийн палмастраар болохоор хулгунуудынхаа сүүлэн дээр лейблинг хийдэг байгаа. Кейж болгоно хулганы сүүлийг өөрийн өнгөөр нэгдүгээр хулганы 1 зураас, хоёрдугаар хулганы 2 зураас гэх мэт лейблинг хийждэг. Хооронд нь холихгүй тулд. За ингээд шинээр фолдер үүсгээд нэрийг нөгөөд тэгээд хадгалахаа бэлтэж байна. За Наоми маань туршилтаа хийж байгаад ирж байна. Наоми ер нь люциферийн тарж мараад бэлтчихдэг. За одоо хулгунууд 5 минут болсны дараа induction chamber тэгээд isoflurane 3-аас 4-ийн хооронд өгөөд эхлээ унтуулна. За энэ хулгунууд унтж байгаа харагдаж байна. Тэгээд хулгунуудаа эхэлж унтуулсныхаа дараа зураг авдаг машин руугаа зөөгөөд isoflurane-ийн хэмжээг багасгах нь, газных нь хэмжээг. За энэ бүх хулгунууд маань унтчихсан байна. За одоо машин руугаа нэгээр нь зөөгөөд тэр оронд манай Наоми дараагийн кейшний хулганыг люциферийн тарьж цааталт нь. За ингээд бас палмастер аваад сүүлэн дээр нь лейблинг хийгээд ингэж харагддаг байна. За ингээд 4 хулган унтаж байна. Сүүлэн дээр нь лейблинг хийсэн байна. Isoflurane 1.5 болгоод бууруулсан байна. Одоо ингээд exposure time-ийн 1 минутаас 5 минутын хооронд өгөөд ер нь бол ингээ acquire хийдэг. Миний энэ суулгасан эсүүд маань
нэлийн хурдан ургаад хавдар болчдөг учраас 1 минут хангалттай байдаг. Зарим эсүүд маш удаан ургадаг учраас 5 минутаар exposure time-ыг өгч иж баг detect хийж харагддаг. За ингээд харагдаж байна. Ингээд энэ 4 хулганы хагалгаа дөрвөлэн амжилттай болсон байна. Бүгд хавдар харагдаж байна. Бүр 3 нь метастаз, нуусандаа метастаз өгсөн харагдаж байна. Тэгээд ингээд хавдраа ургаж үгүй юу, метастаз өгч үгүй юу гэж шалгадаг байгаа. Энэ машин маань бас флуоресценц гэрлийг таньдаг учраас флуоресценц зураг бас авж байна. За ингээд хулгунуудаа зургийг аваад дууссан бол шинэ кейжинд хийн. Шинэ кейжинд яг хийж байгаа юм бэ бол арсын нэвтлээд нэг нь тариа тарьсан учраас бас халдвар орох магадлалтай учраас шинэ кейжинд хийгээд мариутгсан кейжийг нь сольж өгөөд тэгээ одоо хулгунууд маань ингээд онтулгаасаа сэрсэн яваад эхэлсэн харагдаж байна. Тэгээд буцаагаад таглаад өөрсдийнх нь хулганы өрөөнд нь авчиж тавина. Ингээд л боллоо да. Ийм л амархан байла. Бака. Тэр одоо ремиг хардаад энэ сууч. За энд ингээд юм гоё. Кофе каскад. Oh no, we might have. I work for another day. Florida's best game. Oh my God, Jose. Ата гоё нөө. Мөрөмөлцгэн. Өнөөдөр цаг агаар их гоё. Сэрүүхэн байна. Тийм болохоор бид гурав парк дээр ирж салхилж байна. Одоо ийм өдөр тун ховор үлдсэн удахгүй 100 болно. Рэми тэнд наран гараад өвсөдөө явж байна. Ийш ингээд амар том юу гэдэм бэлээ. Гольфын талбай. Тэгээд цаашаа томоо нуур. За энэ парк бол нэлээд том парк. Memorial Park гэд манай Хьюстны. Рэми нэг найзтай болсон байж чинь тэр ардаа. Тэр тоглоно гэж. Тоглож байна ардаа. Ремиш бүх төрлийн нохооноос айдаг даа. Айгуу тоглож дээ өргөө. Shit.